Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ бодит явдлаас сэдвлэн бүтээсэн бас нэгэн кино ярьж өгөх гэж байна. Бодит явдлаас сэдвэлсэн кино бүхэн гэмт хэрэг аимшигын зүйл байдгүй шүү дээ. За ингээд киногоо ярьж эхлэе. Фрэнклин амиа хорлох орлого хийгээд бүтлгүүцсэний дараа эмчлүүлдэг сэргээн засах үйлчилгээнд ороод бусад оролцогчдын хамт тойрч суугаад ярилцаж байгаагаар кино маань эхэлнэ. Ингээд сурагч зөвлөгч Фрэнклинээс сүүлийн өдөр болж байна. Хэлэх зүйл байна уу гэж асуухад Фрэнклин аавыгаа сошиал медиа дээр блоклсон тухайга хэлдэг. Учир нь аав нь хэрэгтэй цагт хизээч өөрийнх нь төлөө байж байгаагүй. Дандаа худлаа ярьдаг. Би залхсан хангалттай гэж хэлдэг. Фрэнклиний ээж аав хоёр нь салсан бөгөөд аав нь хүүтэйгээ холбоо барих гэтэл сошиал дээр блоклсон байхаар нь уцаар нь залгасан боловч хүүн муу утсаа дуучуудан дээрээ тавьсан байдаг. Ингээд аргаа барсан аав нь ажлаа тараад гараад явж байтал ажлынх нь нэг хүн гадаад тамхилаа зогсож байдаг. Тэгээд чи зүгээр юу болов вэ гэхэд аав нь юу болдгийг гэсэн. Чи маш уйтгартай харагдаж байна. Юу болов вэ гэхэд би хүүтэйгээ холбогдох гэсэн боловч хүү минь намайг тоохгүй байна. Намайг онлайн дээр блоклсон байна гэхэд ажлын хүн нь өө тиймэрхүү юм тохиолддог шүү. Манай экс намайг блоклоход би өөр хуудас нээгээд өөр нэрээр ороод аккаунт нээгээд тэгээд түүнийг байн харж байдаг юм. Тэр огт мдээгүй гэдэг. Ингээд аав нь нөгөө найздаа талархаад нэгэн цайны газар орж ширээн дээр суугаад уйлж байдаг. Гэтэл зөөгч нэрээ та зүгээр үү? Хүмүүстэй ярилцах нь их зүгээр байдаг шүү гэж хэлээд өөрийгөө Бека гэж танилцуулаад захиалсан зүйлийг нь авчиргаар явдаг. Ингээд аав нь тухайн зөөгч охиныг харж байхдаа нэгэн санаа төрнө. Охины фейсбુકийг олоод зургуудыг нь хадгалаад Бека Томпсон гэдэг нэрээр аккаунт нээдэг. Тэгээд хүүгээ найзаар урина. Хүүн түүний зургуудыг хараад найзаар нэмдэг. Ингээд аав хүү хоёр чаталж эхэлдэг. Хүүн Бекаг юм бичихгүй байхаар нь блоклолоо шүү гэсэн чинь сандарсан аав нь хүүтэйгээ чаталж эхэлнэ. Тэгээд маргааш нь нөгөө ажлын залуудаа энэ тухайгаа хэлсэн чинь миний үзэж харсан хамгийн сонирхолтой ихтэй зүйл байна шүү гэхээр нь чи өөрөө надад энэ санааг өгсөн биз дээ гэхэд би бол X найз хүүхнийгээ харсан. Гэтэл эн чинь чиний хүү шүү дээ гэдэг. Гэхээр нь аав нь хүү маань амиа хорлох орлого хийсэн. Би хүүгийнхээ амьдралд юу болж байгааг мэдмээр байна гэдэг. Ажлын залуу нь хэрвээ хүү чинь энэ зургийг хараад дурлцхол яах вэ гин. Тэгээд орой болж хүүн нөгөө хуурамч Бекагийн хаяг руу мессеж чинь яаж намайг олсон юм бэ гэхэд нь профайл зурган дээр нохой тэрсэн байсныг нь санаад бид адил төрлийн нохойтой болохоор чам руу битсэн гэж хэлдэг. Тэгээд охинтой сэтгэл санаа таагүй байгаа тухайгаа ярилцдаг. Яг л аавынх нь хүүтэйгээ ярихыг хүссэн сэдв. Ажил дээрээ хүүтэйгээ чатлаа сууж байсан чинь аавтай нь хамт ажилдаг аавынх нь шинэ найз хүүхэн нэрээд чи намайг хуураад өөр хүүхэндээ чатлаад байгаа юм уу гэж асуудаг. Ингээд хүүн хуурамч Бека дурлаад эхлэн муу бодлууд нь ч байхгүй болоод Бекаг төсөөлж эхэлнэ. Түүнтэй хамт гүйж байна, бүжиглэж байна гэх мэтэр мөн онлайн тоглоом хамт тоглодог. Ингэж тоглосны маргааш нь Бека түүнийг маш сайн тоглодог юм байна шүү дээ гэж магтахад Фрэнклин видео тоглоомын бүтээгч болох хүсэлтэй байснаа хэлдэг. Үүнд нь хариулж хуурамч Бека компаниуд руу өргөдөл гаргаж болох юм биш үү? Энэ мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд чатлаад инээж байтал ээж нь юу болсон бэ гэж асуухад онлайнаар хүнтэй танилцсан их хөвгөлтэй ухаантай гоё охин гэж хэлнэ. Ээж нь та нар хоорондоо уцаар ярилцдаг юм уу гэхэд Фрэнклин нэрээ огт ярьж байгаагүйгээ санана. За энэ үеэр буюу хуурамч Бека маш олон тоглоом бүтээдэг компаниуд руу Фрэнклиний өмнөөс имэйл бичнэ. Тоглоомын код бичдэг болохыг нь танилцуулаад дадлага хийх хүсэлт тавьдаг. Тэгснийхаа дараа хүүдээ хэлэхэд Фрэнклин видео кол хийж ярилцъя гэдэг санал тавихад булзааруулаад өнгөрнө. Тэгээд энэ тухайгаа ажлын залуудаа хэлэхэд нөгөөх нь зэмлэж байснаа за камер эвдэрсэн гэд хэлчихгээ зааж өгдөг. Тэгээд камер нь болохгүй байгаа тухайгаа хэлэхэд хүүн чи надад таалагддаг гэж хэлнэ. Өөдөөс нь чи ч бас надад таалагддаг гэхэд онлайнаар үнсэлцгийг санал болгоно. Тэгээд дараа нь хүүн уцаар ярья гэж гуйдаг. Тэгэхэд аав нь арга сэтэж найз хүүхэндээ хүүтэйгээ уцаар яриад өгөөч гэж гуйдаг. Пранк дуудлага хийж хоорондоо бит хоёр тоглодог юм.
Түүнд найз охин шиг нь болж уцаар ярьсны дараа би дараа нь аав нь байсан маа гэж хэлээд шоолно гэж хэлдэг. Найз өхөн нь жаахан дургуутж байснаа зөвшөөрөөд гол нь ярихдаа хүүн уулзъя гэсэн чинь зөвшөөрчдөг. Тэгсэн аав нь яаж байгаа юм бэ гэхэд найз өхөн нь ааваас нь үннээ хэлхийг шаардна. Тэгээд үннээ хэлснийхэн дараа гэрээсээ хөөчихдөг. Хүүдээ худлаа хэлж ойртож татанцна гэж юу байсан юм бэ гэд. Тэгээд аав хүү хоёр өөр мужид байдаг болохоор Бекатай уулзахын тулд аавынхаа байгаа газар руу очих хэрэгтэй болсон. Тэгээд ээжээсээ машинаараа хүргээд өгөхийг гуйхад ээж нь зөвшөөрдөггүй. Ингээд ааваасаа нэг асууж үзье дээ гэд аав руугаа залгахтал аав нь ажил ихтэй гих гэтэл битгий гэд уцаа таслаад хуурамч Бекатай аавыгаа ямар худалч амтан болох тухай ярьдаг. Онлайн шатар тоолохдоо нөгөө хүний нүүдлийг компьютерийн эсрэг тавиад нөгөө хүнээ дандаа хуурамчаар хождог байсан тухай нь ярьдаг. Энэ бүхнийг сонссон аав нь хүүгээ аваад ямар ч байсан жинхэнэ Бекатай уулзуулахаар явахаар шийднэ. Ажлынхан залуу аавыг нь болиулахыг хүссэн боловч өөрөөрөө зүтгэнэ. Ингээд хүүгээ жинхэнэ Бекагийн байгаа газар руу хүргэж өгөхөөр явах замдаа хүүтэйгээ яриа өдөж ярилцахыг хичээх боловч хүүн тоохгүй. Тэгээд хуурамч Бека руугаа чат бичсэн чинь аавынх нь утсан дуурайд аав нь утсаа дарж байгаад санамсаргүй залгаж орхидог. Тэгээд арай гэж тэр нөхцөл байдлаас гараад замдаа нэг буудалд унтах гээд орсон хүүн 0-д орчход хуурамч Бека руу чат бичээд эхэлнэ. Тэгэл удалгүй би бол золгүй амтан гэх мэтээр өөрийгөө муугаар ярьж эхлэхэд аав нь арга сэдэж найз хүүхэндээ хүүгийнхаа бичсэн чатыг нь явуулаад хариуд нь найз хүүхнийхээ бичсэн хариуг хүүрүүгөө явуулах арга олдог. Энэ чатны сэдв нь том хүний сэдв байна. За ингээд маргааш нь болж хүүдээ тал засахын тулд машинаа бариулна. Тэгээд мэнд байх гэртээ хүүтэйгээ ирээд чатаар үргэлжлүүлэн бичихэд Бека өөрийнх нь аав нас барсан тухай Фрэнклинд ярьдаг. Нэгэн том хэрүүл хийсний дараа Бекагийн аав нас барсан. Тэгээд түүндээ маш их харамсдаг талаар хэлнэ. Тэгээд чиний аав чинь бол нэг мэдхэд л хүүхэдтэй болчихсон. Тэгээд яахаа мэдэхгүй байгаа тийм л нэг залуу гэж бодоод үзээч гэж хэлнэ. Аав нь Фрэнклинийг жинхэнэ Бекатай танилцуулаад хооронд нь нийлүүлэхийг хүссэндээ энэ аялалд гарсан боловч жинхэнэ Бека Facebook дээр relationship хийгээд найз залуутай хайртай гэж зарласан байдаг. Аав нь өглөө нь Бекагийн ажилдаг хоолны газар очиод түүнийг ажиглахад найз залуутайгаа хамт ажилдаг нь мэдэгдэнэ. Яахаа бодож байгаад чатаар салъя гэж хэлье гэж шийднэ. Тэгээд чатаар салъя гэж хэлсний дараа Фрэнклин гэрийнх нь гадаа байх усан санд толгоогоо далд ортол орчихдог. Тэгээд аав нь сандарч гүйж гараад хүүгээ авардаг. Хүүгээ амиа орлох хийсэнд нь санаа зовсон аав дахиад Бека болж хүчээд би чамд хайртай гिचгдэг. Тэгээд хүүтэйгээ болон ажлынхаа нөгөө найзтай хамт нэгэн орой караоке бааранд өнгөрөөдөг. Энэ хооронд аавынх нь найз хүүхэн ажил дээрээ сууж байтал түүний компьютер тасралтгүй мэдээлэл ирээд бахаар нь очиод шалгатал өөрт нь хүүдээ хуурамч хаягныхаа тухай хэлсэн, хуурамч хаягаа устгасан гэсэн мөртлөө үргэлжлүүлэн чатлаад байгааг нь мэдчихдэг. Тэгээд найз хүүхэн нь Фрэнклиний ээж буюу хуучин эхнэрлүүн залгаад энэ тухай хэлнэ. Ингээд хуучин эхнэр нь Фрэнклинтэй лазераар бууддаг тоглоом тоглож байх үед нь хуучин нөхөрлөгөө залгаад уурладаг. Тэгээд хүүдээ энэ тухай хэлэхгүй бол би өөрөө очиод хэлнэ шүү гэж одоо шаарддаг. Маргааш өглөө нь болоход Фрэнклин гэрт нь байхгүй байдаг. Тэгээд аав нь утас руугаа хартал Фрэнклин хуурамч Бека руу би ажил дээр ч очлоо гэсэн байдаг. Аргаа барьж сандарсан аав нь хуурамч Бека болоод хүүрүүгээ би нэг тоглоом зохиолоо. Хоёулаа бие биенээ хараад огт танихгүй хүмүүс шиг ааршилна шүү гэдэг. Тэгтэл хүүн зөвшөөрдөг. Тэгээд жинхэнэ Бекагийн ажилдаг хоолны газрын гадаа ирсэн байна. Аав нь ч бас муу адил ирсэн байх бөгөөд хүүгээ битгий орооч. Хоёулаа чухал юмны талаар ярилцъя гэд гуйдаг. Гэтэл Фрэнклин аавда за одоохоо аваа хоёулаа ярилцсанаа гэд ордог. Тэгээд Бека өдөөс нь угтаж аваад ингээд өөрийг танихгүй царайлж исэн чинь Фрэнклин Бекаг хэлсэн ёсороо тоглож байна л гэж бодно.
Тэгэд аав нь сандарсандаа Бекагийн найз залууг саатуулахын тулд ажилчдын орох эрэгтэй газар ороод залууг саатуулдаг. Тэр хооронд Фрэнклин Бекатай тоглоомоор яриад сүүлдээ нэрийгээсээ танихгүй царайлаа тоглоод байгаа эсхийг нь асуудаг. Тэгээд аавын тухай чиний хэлсэн зүйл зөв байсан гэхэд Бека юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэдэг. Энэ үеэр Бекагийн найз залуу нь гарч ирээд хоолны газар бяцхан өмөн болно. Ингээд хоорондын хэрүүл болж Фрэнклин энэ миний найз охин гэхэд найз залуу нь уурлаж үгүй энэ миний найз охин гэдэг. Бека болохоор Фрэнклинийг зааж би энэ залууг анх удаага харж байна гэж хэлнэ. Энэ үеэр аав нь сандарч хүүдээ за би Бека байна. Надад өөр сонголт байгаагүй болохоор би юу хийхээ мэдэхгүй байсан болохоор Бека болж чамтай харилцсан юм. Чи намайг бүх зүйл дээр блоклцсон шүү дээ гэдэг. Ингээд энэ нь Фрэнклинд маш том цохилт болно. Аав нь дараа нь уучлалгүйсэн захиа бичнэ. Тэгээд Фрэнклин нөгөө аавынх нь имэйл бичээд байсан тоглоомын код бичдэг ажил дадлагчаар орсон байна. Нөгөө ажлынх нь хүн нь танилцуулах захиа бичсэн хүн чинь маш их магтсан болохоор чамайг ажилд авсан шүү. Чи сайн ажиллаж байна. Чамайг авсандаа баяртай байна гэдэг. Ингээд хэдэн сар өнгөрсний дараа аавд нь хуучин эхнэрээс нэг захиа ирсэн байна. Тэгээд өөдөөс харсан барилгад сул түрээсийн байр гарсан талаар захиа байсан. Аав нь зориглоод нөгөө байранд нь нүүж ирэхээр шийдээд одоо юмаа буулгаж байхдаа хуучин эхнэрлүүгээ залгаад сул байр байгаа гэж мэдгцэнд баярлаа гин. Гэтэл хуучин эхнэр нь энэ тухай мдээгүй байх бөгөөд ямар ч захиа явуулаагүй гэдгийг хэлнэ. Энэ үеэр аав нь тэдний байр руу цонх руу харахад хүүн цонхон дээрээ зогсож байх бөгөөд хүүгээ захиаг бичсэнийг олж мэднэ. Ингээд аав хүү хоёр нэг ясандаа нэг нэгнээ өөр хүн болж адилхан хуурчгаж байгаа юм. Хүүтэйгээ харилцаагаа эргээд сэргээснээр кино маань дуусна. Дашрамт хэлэхэд энэ өөр нэр хаягаар хүнтэй харилцаж хуурахыг catfishing гэдэг юм байна. Энэ кино нь уг киноны найруулагч болон түүний аав хоёрын бодит түүх юм байна. Энэ хүрээд түүх маань дуслаа. За дараа дахин уулзлаа. Түр баяртай.